бидний зүрх сэтгэлд итгэл найдар урам зориг бас ухаарал зэмлэг өгөх болтгой залбирanгуйч. Эзэн минь танд баярлалаа. Таны үг бас биднийг эдгээдэг үлээ эзэн минь. Танд итгэлээ тавин ирсэн хүн бүрийг та эдгээгээрээ та чөлөөлж өгөөрэй. Амар тайвнаа өгөх болтугай. Эзэн бүх алдрыг танд өргөж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Халелуя. За бүгдээрээ сууцгаая. За сайхан шинэлсэн үү? За айл хундраар их л орвоо. Тэгээ одоо манайхан чинь сайхан шинэлээд юу гэдэг лээ? Алтан мөнгө их цуглуулсан уу гэдэг шүү дээ. Одоо тэгээд айлаар ороод алтан мөнгө авахгүй юм да тий. Авдаг байсан бол ороод л баймаар нөө. За энэ 3 сарын 1 одоо бид нар 2026 оныхоо эхний улирлын сүүлийн сар руу орж байгаа юм уу 3 дугаар сар руу орж байгаа. Тэгээ 3 сарын эхний одоо 2-7 хоног бид нар залбирдаг байгаа. Одоо сондгоо сартай саруудад ч тийм үү одоо 3 сар, 5 сар, 7 сар, 9 сар гэдэг. Тэгэд их маргаашнаас эхлээд тийм онцгой залбирлын цагууд байгаа. Тийм учраас бид бас та бүхнийг тэр залбирал цаг гаргаж ирээсээ өглөө 7 цагаас 8 цагийн хооронд нэг л цаг байдаг. Тэгээ энэ цагтаа бас цаг гаргаж хүрэлцэн ирээд бүгд хамтдаа сүм чуулган, уус үндэстнийхэн төлөө бас өөрсдийнхөө төлөө эзэн даатгсан юм нэгдсэн онцгой залбирлын цагийг хамт гарганаа. За өнөөдөр бүгдээрээ үргэлжлүүлээд Йошуа номноос үзнэ. Тэгээ бүгдээрээ Йошуа номны 2 дугаар бүлгээс хуучин гэрээний одоо нөгөө өмнөх орчуулгадаар Йошуа гэж байгаа. Йошуа гэж байгаа. Шинэ орчуулгадаар болохоор Йошуа гэж гарч байгаа тийм үү. За өнөөдрийн энэ 2 дугаар бүлэг. За би 2 дугаар бүлэг тэр чигээр уншихгүй. 2 дугаар бүлгээс би ингээ тодорхой хэсгүүдийг би ингээ аваад одоо тэндээс бүгдээр хамт суралцсан. За 2 дугаар бүлэг өөр их тийм онцгой их сонирхолтой бүлэг байгаа. За энд яагаад бас бусад бүлгээсээ илүү онцгой байдаг гэхээр энд нэгэн хүний тухай нэг онцгой хүний тухай гардаг. Рахав гэдэг хүний тухай гарч байгаа юм. Эмэгтэй, бүр Библиэд өгүүлэхдээ янхан эмэгтэй Рахав гэсэн байна. Тэгэхээр энэ эмэгтэй бас түүх гарч байгаа энд. Тэгмээс бид нэр 2 дугаар бүлгийг унших үед энэ хид хідэн одоо гол Йошуа туршуул илгээж байгаа 2 хүнийг мөн яг энэ 2 туршуул очиход хүлээж авж байгаа Рахав гэдэг энэ эмэгтэйгийн тухай гарч байгаа. Тэгэд энэ эмэгтэй бас авралыг хүссэн амлалтыг туршуулуудаас гуйсан байдаг. Тэгээд тэр туршуулууд тэр амлалтыг тэнд үлдээсэн тухайч. За тэгэхээр Йошуа номын 2 дугаар бүлгийн 1-ээс би уншия 1-р ишлэг. Нууны хүү Йошуа туршуул тавьж тэр нутгийг тэр тусмаа Ирэх тантаад ирэх хэмээн 2 хүнийг Шитимээс нууцаар илгээжээ. Энэ 2 тийш яваад янхан эм Рахавын гэрт очиж хоноглов гэж. За 2 дугаар бүлгийг үндсэндээ эм 4 хэсгээс бид нэр харж болно. Энэ 2 дугаар бид нэр суралцнаас. 1-р бүлгийг та нар санаж байгаа бол 1-р бүлэг дээр эзэн Йошуа Израилийн шин удирдагчаар томилсон байгаа. Мөшөөгийн дараах тийм үү? Тэгээд Йошуад юу гэж хэлсэн бэ гэхээр би чамтай хамт гэж хэлсэн байгаа. Би чамтай хамт байна гэсэн. Би мөшөөтэй хамт байснаа л би чамтай хамт байх болно. Зоригтой бай, тууштай бай гэсэн. Тэгээд би чиний хөлийн улыг гисэх газрыг өгөх болно. Би ард түмэн Израильчуудад амласан нутгийг босч очиод аваараа гэж Йошуад дуудлага бас амлалтаа өгсөн байгаа. Даалгавар биелгэсэн. Ингээд энэ 2 дугаар бүлэг дээр яаж нэхэд энэ дуудлагыг хүлээн авсан хүний хувьд Бурхны амлалтыг хүлээн авсан хүний энийг биелүүлэхийн тулд хийж байгаа үйлдлийн тухай ярьж байгаа. Тэгэхээр 2 дугаар бүлгийн өнгөсөндөө ямар 4 хэсгээс бид нар хардаг вэхээр 1-р эхний хэсэг Йошуа туршуул илгээсэн тухайгаа 2 дугаар хэсэгт нь болохоор туршуулуудыг хамгаалсан эмэгтэйн тухай ярьж байгаа. Рахавын тухай ярьж байна. 3 дахь хэсэгт Рахав авралыг гуйсан тухай ярьж байгаа. Надад намайг бол миний гэр бүлийг та нар аварж хамгаалж өгөөч гэж гуйсан тухай ярьж байгаа. 4-р нь 4 дахь хэсгээр авралын амлалтыг хүлээж авч байгаа. Ер нь бол амлалтыг өгсөн байгаа. За хамгийн ихний 1-р хэсгээс бүгдээр харцгаа туршуулуудыг илгээсэн гэж. За их сонирхолтой туршуулуудыг илгээсэн хэсгээр бид нар юг харж байгаа вэ гэхээр Йошуа туршуулуудыг нууцаар илгээсэн тухай өгүүлж байгаа энд. Йошуа. За нууцаар илгээгээс өмнө бас хэд хэдэн зүйлийг би бас та бүхэнд хэлж өгмөр. Йошуа Бурхны тушаал тэр дуудлагыг хүлээн авсны дараа амлагдсан нутаг руу туршуул илгээсэн түүний итгэлгүй байдлаас гараагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс тэгэж үздэг байхгүй. Хэрвээ Бурхан дуудсан бол, Бурхан үгээ өгсөн бол юус айж чих юм байхгүйсээ зүгээр зоригтой яваач.
Юу төлөвлөх гээд байгаа юм? Хүний ухаанаар биш. Сүнсээр яв гэдэг ингэдэг ийм хүмүүс байдаг. Гэтэл үүндээ яг Йехошуагийн түүхийг харахаар тэр Бурханаас тэр амлалтыг дуудлагыг хүлээн авсан хүний хувьд тэр энэ дуудлагад итгэлгүй байсан учраас юм уу эсвэл Бурхан амласнаа биелүүлэхэд одоо тэр биелэлт нь ер нь яг 50% тааж гэсэн юм уу? Им эргэлзээнээс тэр туршуул илгээгээгүй. Харин тэр туршуул илгээсэн нэг маш чухал нэг зүйл нь юг харуулдаг вэ гэхээр тэр Бурханы дуудлагад маш одоо ач холбогдол үзүүлж нухацтай хандсан байхгүй. Нэгсэн сериосны хандсан байна гэсэн үг. Энийг хөнгөн үзээгүй. Бурхан хэлсэн бол болчихно зүгээр. Зүгээр идэж уугаал хэвтчихэд л Бурханы хүсэл биелчихнэ гэж хэлээг. Маш олон удаа хүмүүс тэгдэг. Ер нь бол энэ бол муу ерөн сүнсний зайл гэж бид нар харах хэрэгтэй. Энэ юу зайл вэ гэхээр хэрвээ Бурхан үгээ хэлсэн бол ямар ч асуудаггүй бүтнэ гэж хэлж байгаа бол. Асуудал байгаа бол Бурханы хүсэл биш. Асуудал байхгүй бол Бурханы хүсэл мөн гэж ярьж байгаа бол энэ бол зайл нэг талаараа. Израильчуудыг эзэн та нар явж амлагдсан нутгийг миний та бүхэнд амласан нутгийг очиж аваа гэж хэлэхдээ Бурхан та нар ямар ч бэрхшээлээр явахгүй хинтэж тулалдахгүй би бүх улс үндэстнүүдийг та нарын өмнөөс зайлуулаа та нар зүгээр л алгаа тосол угтаад авчна гэсэн санаагаар хэлээг байгаа. Тэгэхээр Йехошуа дуршуул илгээсэн гэдэг маань харин ч энэ бол Бурханы үгэнд итгэсэн хүний үйлдэл байсан. Бурхан түүнд болон ард түмэнд Канаан нутгийг өгнө гэж амласан. Түүний зүгээс ямар ч үүсэх хэрэггүй гэсэн утга санааг агуулгаагүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Харин ч Йехошуа Бурханы хэлсэн үгэнд маш нухацтай. Энд хайн хандааг. Харин ч бүр төвлөрсөн учраас энийг хийсэн байна. Гэхдээ дуршуул илгээсэн түүх бас амжилттай болоогүйг нэгэн түүхээс бид нар мэддэг. Энэ юу лээ? Мөшөөгийн үед баг. Тоолго номын 13 дугаар бүлэг 14 дугаар бүлгээр гардаг. Мөшөө бас яасан бэлээ 40 гаруй жилийн өмнө яг энэ Йехошуаас 40 гаруй жилийн өмнө бас ард түмнээс тэр 12 шилдэг дайчны гэж байгаа овг бүрээс шилдэг дайчныг сонгож яваад тэр дуршуулаа илгээсэн Канаанад. Энэ маш амжилтгүй болсон баг. 12 хүн яваад эрэхтээ 2 өөр мэдээ авчирсан. Тэд нар нэг юмыг харсан гэхдээ 2 өөр мэдээ тэгсэн. Нэг юмыг харсан. 2 өөр. Нэг хэсэг нь 10 нь юу гэж ирсэн бэлээ? Бид нар чадахгүй юм байна гэж ирсэн. Харин Йехошуа болон Калеб хоёр юу гэсэн бэлээ? Бид нар чадна гэсэн баг. 10 тэр 10 хүн одоо тэр шилдэг дайчин 10 туршуул нь болохоор бид нар чадахгүй яагаад гэвэл бидний нүдний өмнө байсан тэр ус үндэстэн тэр цэргүүд тэр айр маш хүчирхэг маш том одоо бэхлэлттэй цайцтай тэд нарыг бол бид нар яаж ялж чадахгүй гэсэн. Тэд нар өөрсдөө нүдээр харсан зүйлд итгэсэн. Харин Йехошуа Калеб хоёр ярьсан гэж тэд нар нүдээр тэр яг тэдний харсныг адилхан харсан ч гэсэн тэд нар Бурханы үгэнд итгэсэн. Яг л эзэнд боломжгүй зүйл гэж үгүй юм а гэдэгт итгэсэн баг. Бид өнөөдөр амьдрал дээр бидний нүдэнд бидний яг бодит нөхцөл байдалд боломжгүй маш олон зүйлтэй нүр тулгуулна. Нүр тулдаг тийм үү? Маш олон зүйлийг бид нэр тулд. Тэр бүхэнд бид нэр өөрийнхөө мэдрэмжээр эсвэл өөрийнхөө нүдэнд өөрийнхөө нөхцөл байдлыг хараад за болохгүй юм байна, чадахгүй юм байна, бүтэхгүй юм байна гэж бууж өгөх юм бол энэ нь бидэнд үндэ Бурхан тавьсан итгэл үгүйг харуулна гэсэн. Еврей номын 10 дугаар бүлэг дээр юу гэж хэлсэн гэхээр надад итгэгч чинь ухархыг би зөвшөөрөхгүй гэсэн байдаг. Нэгсдэ дэмжихгүй гэсэн байдаг. Эзэн биднийг урагшаа яваасаа гэж үздэг, итгэлээр алхаасаа гэж үздэг. Гэхдээ энэ нь зүгээр нэг тэр одоо муухар эсвэл харанхуй итгэл биш, Бурханы үгэнд итгэж найзсан итгэл байгаасаа гэж үздэг. Тэр 40 гаруй жилийн өмнө туршуулгад явсан тэр нь маш амжилттай болсон ба. Йехошуа Калеб хоёр л бид нар чадна гэж ягаад Бурханы үгэнд итгэсэн. Харин нөгөө 10 нь болохоор бид нар чадахгүй гэж ягаад тэд нар өөрийнхөө харсан зүйл. Тэд нар нэг зүйлийг адилхан харсан гэхдээ хоёр өөр одоо сэтгэл итгэл төрсөн. Тэд нар бас нэг үгийг Бурханаас авсан бас хоёр өөр янзаар тэр Бурханы үгэнд хариулсан баг. Анөхтөө та Бурханы үгийг сонсоод түнд итгэлээ тавьж гин үү? Эсвэл та Бурханы үгийг сонссон ч гэсэн та нөхцөл байдлаа захирагдж байгаа юу? Өнөөдөр таны нүдэнд харагдж байгаа зүйл боломжгүй гэдэг зүйлс таны итгэлийг мохоож гин үү? Эсвэл боломжгүй зүйлс дотор Бурханы үг танд урам зориг өгч байгаа юу? Та нар санаж байгаа бол одоо энэ олон жил яригддаг л да энэ ихэнх одоо яг нэг бизнесийн юм жижигхэн лекц, семинар, хичээлүүд их яригддаг жишээ байхгүй. Одоо бас хэдэн жилийн одоо 50 70 жилийн өмнө жилүүдээ би одоо тэрийг сайн санахгүй яг ямар ч байсан нэлээд олон жилийн өмнө
хэдэн жилийн өмнө байсан. Нэлээд олон жилийн өмнө шүү дээ. Яасан гэхээр нөгөө Африк руу 2 гутлын 8-аач очсон тухай ярьж байгаа шүү дээ юм уу? 2 гутлын 8-аач очдөг. Нэг нь очиод юу гэсэхээр Африкт бол гутал зарагдахгүй юм байна гэсэн. Ягаад гэвэл тэнд угаасаа гутал өмсдөг хүн байхгүй юм байна гэсэн. Тийм үү? Гэсэн нөгөөх нь болохоор Африкт жинхэнэ гутал зарагдах юм байна. Ягаад гэвэл угаасаа гуталтай хүмүүс байхгүй юм байна гэсэн. Нэг юм харсан. Гэтэ 2 өөрөөр сэтгэсэн байгаа. Одоо бид нар харж байгаа Африкт хүмүүс гутал өмсөж байгаа шүү дээ. Окей. Өнөөдөр та яг яаж харж байгаа? Өнөөдөр өөрийнхөө амьдралыг өнөөдөр Бурхны танд өгсөн дуудлагыг алсын харааг. Тэгэд тухайн үед амжилтгүй байсан. Тэр үед Мөшө ард түмнээс сонгосон 12 туршуулыг илгээсэн бол харин энэ удаа их сонирхолтой. Йохошуа өөрөө сонгосон 2 туршуулыг илгээж байгаа. Нэгс би танад юу гэж хэлээд байна гэхээр Йохошуа энэ удаа ард түмэнд хэлэлгүйгээр гэж байгаа. Нууцаар гэж хэлсэн шүү Библи. Нууцаар 2 туршуул илгээж байгаа. Йохошуа бас алдаанаасаа суралцж шүү тийм үү. Өмнө ингээд бөө юм болоод Бурхны амс нутагт очин овог бүрээс шилдэг нэг хүн илгээ мэлгээ гэж баах юм болцсон чинь тэр нь эцэстээ яасан бүгдээрээ цөлд дахиад 40 жил тэнүүчлээд тэгээд тэр итгэлгүй нэг бүхэл бүтэн үеийнхэн цөлд үхсэн харамсалтай түүх байгаад. Йохошуа яг тэнд өөрөө яг амьд гэрчин байхгүй. Тэгээ Йохошуа одоо яаж хийсэн гэж нууцаар илгээсэн байдаг. 2 дахь хэсэг рүү оръё. 2-оос 7 дугаар ишлэлээр Рахав дуршуулуудыг нууж хамгаалсан тухай ярьж байгаа. Дуршуулууд Рахавын гэрт. Тэгээ ингэж цаашаа ингэж хэлсэн байна. 2 дугаар ишлэл цаашаа. Өнөө 2 тийш яваад янхан им Рахавын гэрт очиж хоноглов гэж байгаа. За би анх бас 30 жилийн өмнө хамгийн анх яг энэ хуучин гэрээ судал дээр Йохошуа номыг уншаад судалж явах үед тэнд одоо зааж ясан пастор багш тэгээ одоо энэ янхан эмэгтэй Рахав гэж зааж явах үед надад их таагүй байсан байхгүй. Библи Бурхны амьд үг ийм ариун бичвэр дотор янхан эмэгтэйгэнд очиж тэ Бурхны хүмүүс очиж хоноглож явахтаж яахав тест. Гэхдээ тэр нь өөрөө бас Библийн талаар бидэнд юуг бас харуулдаг гэхээр Библи итгэх бас нэг шалтгаан өгөхөр Библи яг тухайн болсон үннийг бичдэг учраас гэж. Ерөөсөө юм засаагүй тэр гоё болгоогүй. Одоо жишээл ингэж үтсэн бол яг хуу 2 туршуул яваад Ирээхүү хотын нэр хүнд бүхий эмэгтэй Рахавын гэрт очив гэвэл яг хуу бүгдээрээ л тийм байгаасаа гэж бодоод байгаа байхгүй. Яагаад тэгж бичээгүй? Янхан эмэгтэй ямар муухай юм мараалгүй юм бичээд байгаа гэж. Бүр их сонирхолтой өнгөрсөн энэ түүхүүдэд олон зууны туршид зарим одоо бас номлогч нар зарим библи судлаач нар Рахавыг ягч бас тэр янхан эмэгтэй байгаагүй баха. Тэр дэм буудал муудлын хариуцдаг хүн байсан байхаа тэр гэж өмгөөлөх гэж оролцсон байдаг л да. Гэхдээ Библи маш тодорхой хэлсэн л дээ. Янхан эмэгтэй хин гэсэн Рахав гэсэн байгаа. Бүр Еврей номдэр хүртэл бичсэн байгаа ш. Еврей номын 11:31 дээр итгэлээр Рахав гэгч янхан эмэгтэй гэж байгаа ш. Дуршуулуудыг эв иээр хүлээн авсан тул дуулуургүй хүмүүстэй хамт үрэгдээгүй юмаа гэсэн байна. Тэгэхээр Христ итгэгчийн түүхэнд магадгүй Рахав янхан эмэгтэй гэдгээр нь зарим хүмүүс их жоохон тийм таагүй мэдрэмжтэй явж ирсэн бол өнөөдөр бид Христ итгэгч хүмүүсийн хувьд ялангуяа өнөөдөр энийг номлыг сонсож байгаа хүний хувьд та энийг зүгээр яг байгаар нь хүлээж яваа сонсох хэрэгтэй. Ягаад гэвэл энэ маш чухал нэг зүйлийн тухай өгүүлж байгаа. Өнөөдөр би та бүхэнтэй хуваалцах байгаа номлын сэдэв бол Бурхан хинээрч дамжуулж өөрийн ажлаа хийж чадна гэдэг. Бурхан хэнийг ч ашиглана өөрөө. Рахав тухайн үедээ хамгийн нэр хүндгүй, магадгүй хамгийн ичгүүрт ажлыг хийж ирсэн баг. Гэхдээ Бурхан Рахавын итгэлээр нь дамжуулж түүний гэр бүлийг аварсан, дуршуулуудыг бас аварсан байдаг. Халелуя. Тэгэхээр энэ нэмэгтэй яг юу хийдэг байсан, юу хийж амь зулдаг байсныг маш Библи тодорхой хэлсэн. Энд эргэлзэх хэрэггүй. Мөн бас тухайн үед хотод ирж байгаа туршуул, тийм үү, тагнуул маягаар ирж байгаа хүмүүсийн бусдад анзаарагдахгүй байх боломжтой хамгийн боломжтой газар бол яг ийм газар байсан. Яг л тэнд янз бүрийн хүмүүс цугулдаг, ордог, гардаг гэсэн учраас тэр болгон тэнд хүмүүс бие бинийгээ шалгаад, байцаагаад чи хинбэ яг. Шууд хааны ордон дууны туршуулууд яваад орвол яг байсан бүгд байц явах байсан багт. Та нар ямар хүмүүс вэ гэж.
Харин яг энэ Рахавын байсан газар тэр дэм буудлын руу явж тэр нэг хинч тэднийг анзаараагүй тийм үү. Гэхдээ бас Библи юу гэж хэлсэн бэлээ? Ерөнхийдөө хаан туршлууд ирснийг мэдсэн байсан шүү. Тэгм учраас хоёр дээр ингэж хэлсэн юм. Тэр зур Ерөнхийдөө хаанд манай нутгийг тандах гээд Израильчууд үдшээр сэм ирсэн байна хэмээн дуулгачаа гэсэн. Яаж мэдсэн тодорхойгүй л дээ. Тэг хин хэлсэн тодорхойгүй. Тэр өмсөн зүүсэн зүйл байдлаараа ялгаатайж байсан байж болох хүмүүс анзаараад зарим нэгэн хүмүүс хэдийгээр олон хүмүүс холхилдсон тэр одоо газар байсан ч гэсэн энд нэг яг нэг өөр хүмүүс яг Израильчуудын хоёр нь явж байна да. Яг биднийг ер нь турших гээд байгаа юм биш үү гэдэг ийм мэдээ сонсогдсон. Ямар ч ч гэсэн Ерөнхийдөө хаан мэдсэн биш. Тэгээд тэднийг олуулахаар олж барьж явахаар хүмүүс илгээсэн байдаг. Тэгээд яг энэ дашин дэлгээд ан нөхтөө Бурханаас нуух юм байхгүй шүү дээ. Бид нар юу ч нууж чадахгүй. Бид нар хүмүүсээс ч гэсэн нэг олон юм нууж бол чадахгүй баг. Тодорхой хугацаанд бид нар аргалж болно л да юм нуугаад ингээ аргалаа тэр хүндээ зохицуулаад ингээд энд нэг юм ярьж нэг аргалаад тэнд нэг юм хэлж аргалаад юм ингээ өөрөө нэг хайтайхан аргал ямар нэгэн хугацаанд ил болж л тараа. Тийм учраас яг би 97-гүй хэлэхэд нинөөг бас та бүхнээ ятгахад ер нь бол аль болохоор юу илээ нөгөө хуулийн үг байгаа шүү. Шилэн байгаар. Нэрэ. Ялангуяа ойр дотныхоо хүмүүст. Бид нар заримдаа шууд хэлж чадахгүй юмуд байдаг. Яг гэдэг нөгөө хүмүүс нь яаж хүлээж авах вэ гэдгээс эргэлзээд байдаг. Хэлэх дургүй байгаадаа биш. Нөгөө хүнээ бодож бас бид нар олон юмыг хадгалдаг шүү. Дардаг шүү, нуудаг шүү, тийм үү? Ер нь ямар нэгэн байдлаар бид нар юмыг нуух юм бол ер нь ил болно гэсэн ойлголт байх л хэрэгтэй. Тийм учраас би хизээч юмыг мөнх нуухгүй мэн гэсэн ойлголт байх юм бол та аль нэг хэсэг очихороо яг нь үнэ хэлхэл хэрэгтэй болно гэсэн. За яг гэхдээ өнөөдөр энэ номлын гол санаа энд байхгүй шүү. Заяа үнэ хэлээрэй гэдэг тохиос. Энд юуны тухай ирсэн гэхээр тэр туршуулууд ирснийг хаан мэдсэн бөгөөд тэрнийг хайлгасан. Йохошуа 2:6-д ингэж хэлсэн. Чухамдаа бол Рахав нөгөө хоёрыг дээвэр дээрээ гаргаад тэнд дэлгсэн майлангийн дор нуужсан байжээ гэсэн. Хэдийгээр тэр хоёр Рахав гэж яхан эмэгтэй гэрт очисон ч тийм үү тэр одоо дэм буудал дээр буудалсан ч гэсэн тэр хоёрыг Рахав хаанаас дээвэр дээр майлангийн дотор нуусан байсан тухай ярьж байгаа. Ер нь бол бас сонирхолтой юм юу байдаг. Одоо тухайн үед гэртээ байгаа зочдыг хамгаалах үүргийг гэрийн эздэд байсан гэж. Зас нэг тийм соёл байсан юм а гэж бас зарим хүмүүс үздэг байна. Хэрвээ хэн нэгэн хүн хинч байсан хамаагүй тэр дээрэмчин байна уу хинч байна уу манай гэрт зочин болж ирсэн л бол гаднаас хүмүүс тэр хүмүүсийг хохироож мó тэр хүмүүсийн эсрэг явуулахыг би гэрийн эзэн зөвшөөрдөг байсан. Гэрээс гарч явсан бол одоо хамгаалах. Гэрээс гарсан бол одоо манай гэрийн хамгаалтнаас тэр хүн гарч ийнэ гэсэн. Гэхдээ энд Рахав болохоор зөвхөн яг ийм соёлын дагуу хандсанаас гадна Рахавын дотор итгэл байсан баг. Итгэл үнэмшил. Рахав зүгээр л нэгэд ирсэн зочид байгаа юм чи одоо энэ хоёроо нууж муугаа хамгаалаад л та явчих та гэсэн бодол зөвхөн байгаагүй. Бүр илүү алхам хийсэн. Илүү алхам гэдэг нь тэр бүр өөр амнасыг дэнчин тавьсан байхгүй. Яг тэгэхээр хаан хайж ирсэн шүү дээ тэр хоёрыг. Хаанаас илгээгдсэн хүмүүс үржээд хаан илгээж байна. Танаа энд чинь нэг хоёр туршуул ирсэн гэж тэрийг барих хэрэгтэй байна. Тэр Рахав тэр хоёрыг нуугаад тэр хоёрыг явсан гэж хэлсэн байдаг. Рахав өөрийнхөө арга замаар энд хандсан баг мэдээч. Рахавын тавьж байгаа тэр хамгаалтыг бид нар юу гэж харах вэ гэхээр энэ нь бол нэг талаараа бас өөрийнхөө ард түмний эсрэг ажиллаж байгаа. Хааныхаа эсрэг ажиллаж байгаа. Яг тэр Рахавд нэг итгэл байсан. Тэгэд Библи бүр ингэж сонирхолтой өгүүлсэн бохоо. Сая түрүүний Еврей номын 11-р бүлэгтээр юу гэж хэлсэн гэхээр итгэлээр Рахав гэж байгаа. Тэгэхээр Рахавын хийж байгаа сонголт биш үү? Бурхны сонгосон ард түмэн Израильчүүдийн талд зогсоо гэсэн сонголтыг Библи юу гэж хэлсэн бэ гэхээр итгэл юм а гэж хэлсэн баг. Тэгм учраас ан нөхдөд итгэл гэдэг бол зүгээр мэдрэмж биш. Зүгээр амнаас гарч байгаа үг биш. Итгэл гэдэг бол сонголт гэдэг хэлж байгаа шүү. Хэрвээ та итгэж байгаа бол та сонголт хийж байгаа. Өнөөдөр та нэм гарагийн цуглаан дээрхээр сонголт хийсэн. Шийдвэр гаргасан. Итгэлийн илэрхийлэл. Магадгүй та нарын зарим чинь Есүст итгээгүй ч гэсэн хэн нэгэн найзынхаа урилгыг сонсоод хүлээж аваад тэр сонголт хийгээд ирсэн баг. Яг одоо таны хийсэн энэ сонголтын дагуу та өнөөдөр Бурхны үгийг Библийг сонсож
сүм цуглаан гэж ямар юм байдгийг гэдгийг та харж байгаа байх тийм үү. Бидний ер нь амьдрал тэр чигээр сонголтоос бүрддэг. Өдөр бүрийн сонголт. Бид амьдралдаа хизээ нэгэн цагт хийсэн сонголтоор амьдрдаг биш. Өдөр бүр хийж байгаа сонголтоор л бид нар амьдрдаг. Өдөр бүрийн хийж байгаа сонголт. Өдөр бүр би өглөө хэдэн цагт босох вэ? Бидний сонголт. Би ажилтаа юм чинь заавал эрт босох ёстой. Яг нэг талаараа зарим хүмүүс тэгж боддог. Гэтэл зарим хүмүүс тэгж боддоггүй байхгүй. Яг ажилтаа чинь би ядарч байгаа учраас би өшөө умдчихъя. Тэгээд би даргалуугаа мессеж бичээд би өвчтөө байна гэд биччихье гэж. Энэ сонголт хийж байна гэсэн үг. Харин Рахав гэдэг хүн эмэгтэй Библиэд үгүйсийн дагуу Израильчүүдийн талд байх сонголтыг хийсэн байна. Түүний Израильчүүдэд итгэсэн итгэлийг Библи тэмдэглэж үлдээсэн байна. Бүр их сонголтоор Рахав гэсэн энэ эмэгтэйгийн нэр нь аврагчийн Есүс Христийн дэлхий дээр ирж төрсөн тэр ургийн бичиг үүний нэр түүний нэр орсон байхгүй. Дахин хэлье. Тэр янхан эмэгтэй байсан үнэн. Библи маш тодорхой үгс. Тэгэхээр түүнийг янхан эмэгтэй байсан учраас Бурхан түүнийг үл тоосно үгүй. Таны хэн байх чинь тэмч чухал биш ээ. Та ямар нүгэл үйлцсэн чинь тэмч чухал биш ээ. Харин та өнөөдөр хэнд итгэж хэрхэн итгэлийн сонголт хийж байгаа чинь үргэлж чухал байх болно. Өнгөрсөн энэ бол түүх, сургамж, дурсамж, сайхан дурсамж, муухай дурсамж, бүүмэд ямар дурсамж байж болно. Харин өнөөдөр энэ бол таны яг одоо хийж байгаа сонголт. Өнөөдрийн хийжсэн сонголт чинь бас ирээдүйг чинь тодорхойлно. Тийм учраас юу гэж хэлдэг вэ бид нар? Бүх ирээдүй чинь өнөөдөр шингэжээ гэдэг. Нэг л өдөр гоё болно гэж бид нар явддаг. Өдөр бүр бид нар гоё, зөв, үнэн байхыг сонгох сонголт маань тэр нөгөө л үнэн, зөв, гоё байх ирээдүйг бүтээж идэг баг тийм үү? Бурхны хүмүүсийн талд байх гэдэг бол Бурхны тал зогсож буйг харуулдаг гэдгийг өнөөдөр энэ хэсэг бидэнд бас харуулж байгаа. Рахав гэсэн энэ эмэгтэй зүгээр нэг хоёр туршуулын талд байгаад Израильчүүдийн мундаг учраас тэдний талд байгаад байгаа юм биш. Харин Рахав Бурхан хинбэ гэдгийг сонсоод итгэсэн учраас тэр Бурхны ард түмний талд байх сонголтыг хийсэн байна. Өнөөдөр аамдагт би та бүхнийг Бурхны хүмүүсийн талд байгаасаа гэж ятгахмаар, уриалмаар. Бид Бурхны хүмүүсийн талд. Бид нар төгс бишээ. Бид нар Бурханд итгэсэн ч гэсэн. Бид нар нөгөө алдаатай, нөгөө ам маань сул, нөгөө хийж байгаа сонголт маань заримдаа буруу байх. Энэ төгс биш хүмүүс мөн. Ихтэй бидэнд байгаа нэг найдвар юу гэж итгэл найдвар юу гэж Христ бидний дотор амьдарч байгаа учраас. Бурхны үг бидэнд байгаа учраас. Хэрвээ хэн нэгэн хүн өөрийгөө Христ итгэж гэж хэлчихэд хэрвээ энэ хүн нүглийг эсрүүцэх хүсэлгүй байх юм бол, Бурхны үгийг уншихын гэсэн хүсэл сэтгэл байхгүй байх юм бол, Бурхны сайн мэдээг бусдад хуваалцах юмсан гэсэн хүсэл байхгүй тэр хүн итгэл байхгүй гэсэн. Би зөвхөн яг хүслийн тухай яриад байна. Ягаад тэгэхээр энэ бол бидний дотроос төрдөг зүйлийн тухай ярьж байгаа. Хинч таны хүчээр Библи уншуулахгүй. Манайд тийм үйлчлэл байхгүй шүү дээ. Библи хүчээр уншуулах одоо Библи уншилгын цагдаагийн алба гэж байхгүй шүү дээ. За. Тэгээ тэнд нэг дөрөв нөхөр, бак дөрөв нөхөр байждаг. Тэгээ тэр дөрөв нөхөр юу хийдэг вэхээр хүмүүс ингээд шууд дуудаад Библи уншуулж идэг чихтэж авчираад. За. Өнгөрсөн 7 хоног өөрөө дутуу уншсан байна. Энэ 7 хоногт унш гэл. Тэгээ тэнд нь ингээд саваа барьцсан байж байдаг. Ийм байхгүй шүү дээ. Хизээч тиймтэй болохгүй л дээ угаасаа боломжгүй. Энэ таны дотроос төрдөг баг. Тэгээ нэгдүгээр хэсэг нь юуны тухайлаа Яхошуа туршилтуудыг нууцаар явуулсан юм байна. Тэр ард түмэн мэдгэлгүйгээр явуулсан юм байна. Тэр өнгөрсөн алдаанаасаа суралцсан байна тийм үү? Тэр 40 жилийн өмнө Мөшөгийн үед юу болсныг тэр санаж байгаа. Тийм учраас одоо тэр яасан ингээд тэр туршилтуудыг Бурханаас дөнгөж тэр шин дуудлага шин дуудлага гэнэ нөгөө тэр дуудлагыг хүлээж авсан шин удирдагчийн хувьд юм удирдагч байхаар яг тэр Мөшөгийн дараагийн удирдагч болоод зогсож байгаа хүний хувьд бүх хариуцлага өөр дөр нь ирж байгаа ш. Тэр хүний хувьд тэр туршилтыг илгээсэн. Тэр Бурханы үгэнд итгээгүй учраас биш, амлалтанд нь эргэлзсэндээ ч биш, тэр Бурханы үгэнд маш их нухацтай хандж байгаа учраас тэр Бурханы хүслийг, зорилгыг биелүүлэхийн тулд тэр өөрөөс шалтгаалж хамгийн сайн зүйлээ хийж байгаа нэг нь юу вэ? Дуршуул. Дуршуул илгээх нь зөв гэдгийг тэр мэдсэн.
Гэхдээ яаж илгээх вэ гэдэг тэр өөрийнхөө алдаанаас суралцсан байна гэсэн. Тэгээд өөрийнхөө мөшөөгийн алдаанаас суралцсан. Тэгээд тэр явуулсан баг. Хоёр дахь хэсгийн өмнө тэнд Рахав гэдэг янхан эмэгтэйгэн гэрт очисон баг. Ахин хэлээ тэр эмэгтэй хэн байх нь тэм чухал биш юм. Харин бурхан өөрийнхөө зорилгыг түүний амьдралаар дамжуулж биелүүлсэн гэдэг бол гайхамшигтай юм. 3 дахь хэсэг Рахав туршуулуудаас авралыг хүссэн баг. 8-аас 13 дэрчлээ. Туршуул ирсийг хажуулахаас өмнө Рахав дээвэр дээр гарч очиод хэлж байгаа. Яава энэ нутгийг та нарт өгсөн болохыг би ухаарлаа. Танаахнаас болж манайхан цөм айдас хүүц давтчих. Басгүй энэ газрын бүх иргэд та нараас зүргшээж байна. Танаа Израильчүүдийг Египтээс гарах үед Яава зэгс тэнгисийн усыг өмнө чинь хэрхэн ширгээсэн тухай. Түүнчлэн Йордны зүүнтэй та нарын хүүс тэмтэрсэн Аморчуудын хаан Сихон Ог хоёрыг та нар хэрэгснийг бид дуулсан. Энэ бүхнийг сонсоод цөмөр зүрх алдцгааж одоо та нарын өмнө сөргөлдөөд байх хүн гарахгүй болсон. Танаа бурхан Яава бол дээр тэнгэр доор газрын бурхан мөн юм байна гэсэн баг. Рахавын итгэлийн тунхаг байна. Гайхалтай. Энэ эмэгтэй нь маш ухаалаг эмэгтэй байсан баг. Яг тэгэхээр тэнд байсан Ирихо хотод байсан бусад хүмүүс юусэн ингэж бодоагүй байхгүй юу? Гэтэл Рахав ганцхан ингэж бодсон. Яаж бодсон гэж Израильчууд тэднийг Египтийн болчоос гарсан байна. Египтийн болчоос. Тэгээд тэд нар Египтийн болчоос гарч явж явах үед бурхан тэдний өмнө тэр тэнгисийг ярж өгсөн юм байна. Тэр тэнгисийг тэд нар хуурай газар гаталсан юм байна. Тэгээд зогсгүй тэд нар тэнд байсан хүчрийг хаадыг хүртэл тэд ялж дийсэн юм байна. Одоо тэгэхээр юу гэж тэр бодож байна гэхээр энэ бол тэр Израильчууд хүчтэй учраас биш. Харин тэдний бурхан Яава жинхэнэ бурхан юм байна гэж тэр итгэсэн байна. Тэр амьдралдаа хамгийн анхны уулзсан Израиль хоёр хүн байсан баг. Тэгтээ тэр хоёрт хэлсэн баг. Тэр бурхан үнэхээр Рахавын нүдний өмнө тэнгисийг хоёр дэш нь хувааж тэр хараагүй. Тэгтээ тэр өвөнд итгэсэн баг. Хэрвээ та санаж байгаа бол эзэн Есүс Христ үхлээс дахин амьсныхаа дараа дагалдагчтай харагддаг өөргөө илчилдэг хэдийд удаа. Тэгээд Есүс Христийг амьсныг харсан дагалдагч нар хамт цугсныхаа дараа хамт ярьсан байгаа. Бидний эзэн амьсан байна гэж ярьсан. Гэтэл тэдний дундаас нэг дагалдагч нь тийм үү? Нэг шавн хэн бэлээ Томас. Итгэлгүй Томас гэж ярьдаг юм уу? Эргэлзэгч Томас гэж бид нар. Тэгэхээр Томас яасан гэж тэр дагалдагч ярьсан. Есүс эзэн амьсан байна гэхэд No way. Та нар ямар гинэ юм бэ? Нэг жоохон шинжлэх ухаанч байхаж. Жоохон тийм юм их томоор бодорой. Яг би Есүсийг амьсан бол би эзнийг амьсан би итгэнэ л дээ. Гэхдээ би хизээ гэж би тэр шарханд нь хүрээд гарын тэр хавирганд нь хүрээд гард нь хүрээд яг амьсныг мэдсний дараа би итгэв. Би бол их тийм практикл хүн байхгүй юу? Тийм хийсвэр сэтгэлтэй хүн биш. Та нар ямар хийсвэр хүмүүс вэ? Томас бол тийм л юм болсон байгаа. Гэхдээ миний хэлсэн үг болгон Библиэлд байхгүй даа. Зүгээр би тэрийг зүгээр та бүхэнд ойлгомжтой болгох гэж ингэж жоохон илүү юм нэмж ярьсан шүү дээ. Тэгээ Есүс яг тэр үед эзэн тэдний дунд гарч ирдэг баг, хурж ирдэг. Тэгээд тэр Томас хандж хэлсэн байгаа. Томас чи надад хурж ирээ. Надад хүр гэсэн баг. Чи миний алганд, миний цовдлуулсан гарын сорвинд чи хүр. Миний жадаар хатгуулсан хавирганд чи хүр. Чи намайг хараад надад хүрээ чи итгэсэн. Харин намайг хараагүй итгэсэн хүмүүс илүү ерөөлтэй яг хэлсэн баг. Рахав яг тийм эмэгтэй байсан. Тэр Израильчуудын дунд яваагүй, тэдний дунд амьдраагүй. Тэр тэгтээ тэдний бурхан юу хийсэн бэ гэдгийг сонсоод тэр итгэсэн байдаг. Энэ бол түүний итгэлийн тунхаг байсан. Тэр ухаалаг эмэгтэй байсан гэдэг энэ би юу гэж хэлж байгаа гэхээр 30 түнд тийм болж өнгөрсөн бүхнийг дүүгрэх ухаан байсан. Юу болоод өнгөрвөө гэдэг тухай. Тэгээ бурхны хийсэн зүйлсийг сонсоод итгэсэн маа ингэж хэлсэн. Тийм үү тэр зэгс тэнгисийн усыг өмнө ширгээснийг хаадаг ялсныг би харсан. Эдгээр зүйлсийг сонсоод түүний дотор Израилийн бурхан эзэнд итгэл төрсөн. Тэгээд тэр ингэж хэлсэн байгаа бүр. Яава энэ нутгийг та нарт өгсөн болохыг би ухаарлаа. Танай бурхан Яава бол дээр тэнгэр доор газрын бурхан мөн юм байна. Энэ бол итгэлийн тунхаг юм аа. Тиймээс
ингэж хэлсэн. Үргэлжлүүлээд 12-аас 13 дээр. Тиймээс би та нарт инэрл журамтай хандсан шиг та нарч эцгийн минь гэрээхэнд инэрл журамтай хандна гэдгээ яаваагаараа андгаалж надад найдвартай баталгаа өгөөч. Миний эцэг их ахыгч дүүс төдийгүй тэдэнд хамаатай болгоныг амьд үлдээж бидний амийг үхлээс хэлтрүүлээж гэж гуйваа гэсэн. Одоо тэр юуны тухай хэлсэн бэ? Авралыг гуйж байгаа тийм үү? Би та нарыг сайн хандсан шүү Израильчуудаа. Би та нарын талд зогсож би өөрийнхөө хааны эсрэг би зогссон шүү. Яагаад вэ гэвэл та нарт нэг сайн мэрэгэн ухаантай хүмүүс учраас биш. Яагаад гэвэл та нарын бурхан эзэн чинь ямар агуу вэ гэдгийг би мэдсэн шүү. Ийм агуу бурхантай ард түмэн учраас би та нарын талд зогссон шүү. Яагаад гэвэл дэртээ дэргүү Ерехо хот эзлэгдэнэ гэдгийг би мэдчихэж байна гэсэн. Яаж сонссон зүйлээр. Өнөөдөр хүмүүс танаа бурхан чинь тийм агуу гэдэг чи яаж мэдээд байгаа юм? Бид нар уншсан үг, бидэнд тунхаглагдсан бурханы үгээр бид мэдчихэж байгаа. Бид бас туулсан амьдралаараа бас мэддэг. Бурханд итгэлийн сонголтоор дамжуулж гэрхэн бурхан бидэнд сайныг үлснийг бид нар мэддэг. Тэрээр тэднээс чин сэтгэлээс аврал хүсэн гуйсан. Гэхдээ тэр зөвхөн өөрийнх нь төлөө биш. Өөрийн хайртай хүн бүрийн төлөө авралыг гуйсан баг. Тэр янхан эмэгтэй Рахав гэдэг хүн. Тэр эмэгтэйгийн дотор өөрийн хамаатан сад, өөрийн гэр бүлийн төлөө гэсэн ямар их том сэтгэл байсныг бидээс харж байгаа. Бид нар хүнийг хийдэг ажил, өнгөрсөн амьдрал, гим нүглээр нь бид нар хүнийг дүгнж болохгүй гэдгийг бас Библиэд харуулж байна. Тэр хүн өмнө юу хийж ирсэн тэр тийм чухал биш. Өнөөдөр тэр хүн юунд итгэж байна гэдэг тэр чухал. Бас юуг зорж байгаа гэдэг тийм чухал. Хэрвээ та нар санаж байгаа бол өнгөрсөн жилүүдэд номлол дотор нэг үгийг бас яг олон давтдаг л да. Бити хүний өнгөрсөнд нь үлдээрээ. Эсвэл өөрийнхөө өнгөрсөнд бити үлдээрээ гэж. Бид нар зарим хүмүүсийн өнгөрсөнд нь үлдсэн байдаг. Тэр тэгдэг гэсэн шүү дээ. Гэхдээ хизээ тэгсэн. Хизээ тэгсэн. Өчтөр юм уу? Өнөөдөр өглөө юм уу? Мэдгүй нэг 10 20 жилийн өмнө тэгсэн гэж сонссон. Хүний 10 20 жилийн хойно бити үлдээрээ. Та нарын зарим хүмүүс нэг хүний 20 жилийн хойно үлдсэн байгаа шүү. Нөгөө хүний харах болгондоо л тэгж харагддаг. Энэ тэгсэндээ гэд. Хизээ 20 жил юм. Биш. Бити хүний 20 жилд үлдээж. Эсвэл заримдаа өөрийнхөө 20 жилийн өмнө би муу хүн л гэд. Яасан 20 жилийн өмнө би тэгсэн л гэд. Тэр чинь 20 жил өнгөрсөн шүү дээ. Одоо өөр сайн хүн байхыг хичээж болохгүй юу? Тэгсэн чигсэндээ амар хэцүү гэд ойлоод идэг. Биш өнгөрснөө цэг тавь сурах хэрэгтэй. Эмээ мэдээж би энэ өнгөрсөн бас энэ 30 гаруй жилийн сүмийн үйлчлэл хийж явах үед олон буруу шийдвэр гаргаж ясна, олон алдаа гаргаж ясна. Олон бүх юмаа би сандаг, би мэддэг. Гэхдээ тэр маань намайг цаашаа өргөжлөж бурхан дүүших боломжгүй гэж надад одоо мэдрүүлдэг юм ба. Харин ч эзний энэ их нэгүсэлтээр цаашаа тэр өнгөрснөөсөө сургамж аваад харин илүү сайн пастор, удирдагч, номлогч, итгэлийн хүн дагалдагч байх юмсан л гэж би зорж байгаа. Би бас та нарыг яг адилхан тийм сэтгэлтэй хандлагатай байгаасаа гэж. Өнгөрсөндөө бити үлдээрээ. Таны 5 жилийн өмнөх, 10 жилийн өмнөх, бүр сарын өмнөх хийсэн зүйл чинь өнгөрсөн чинь шүү. Рахавыг хүмүүс янз бүрээр тэр тэгээд очиж тэр янхан эмэгтэй. Гэхдээ тэр хүний юу хийдэг байснаас болж тэр хүнийг бурханд үйлчлэх боломжгүй хүн гэж харах гэдэг бол та бурханд итгэхгүй байгааг л харуулад байна гэсэн үг. Өнөөдөр Монголд маш олон хүмүүс бас удирдагч нар итгэлийг мэдхээс өмнөөс нь бурханыг мэдхээс өмнө олон буруу замаар явсан хүмүүс байдаг. Бид нар бүгдээрээ л дээ ер нь бол зарим нэг шоронд ороогүй болохоор л өөрийгөө арай гайгүй замаар явсан гэж бодоод байгаа. Баригдсан бол бүгдээрээ шоронд орох байсан байх та. Тэм үү жижиг шажиг хулгай хийгээд л тэм үү энэ тэнд янз янзын болсон л байх та. Бүгд хажууд байгаа хүнд ханд шилэхгүй яг янз янзын болсон л байх л та. Янз янз туулсан. Хүнд хэлгээд хэцүү юмнууд зөндөөл байгаа байх л да. Гэхдээ өнөөдөр бүгд эзний нэгүслэр энд байж. Өнөөдөр бидэнд биеийн лүгөө хуруугаа жичилж чи тэгдэг чи тэгсэн гэсэн энэ ингэдэг чиний буруу миний миний зөв чиний зөв гэхээс илүү бид нар бурхны зорилгын төлөө яаж бид нар хамт цааш явж болох вэ? Юуг бид нар хамтдаа байгуулж бүтээж бурхны хүсэл зорилгыг биелүүлэх вэ гэдэг бол бидний хувьд чухал байна гэсэн. Энэ эмэгтэй
Өөрийнхөө хийсэн үйлсийг ч өмөрөөгүй. Тэр хэн байснаа ч нуугаагүй. Библич тэр хэн байсныг нуугаагүй, тийм үү? Харин тэр гайхалтай зүйлийг хэлсэн байхгүй. Намайг бол миний гэр бүлийнхнийг авраарай. Яг тэгвэл танаа бурхан Яавэ дэд тэнгэрийн доод газрын бурхан гэдгийг би мэдсэн юм а гэсэн. Хамгийн сүүлд 4-р хэсэг. Туршуулууд Рахавд амлалт өгсөн байгаа. 14-р эшлэлээр туршуул ирс Рахавд хэрв чи энэ хэргийг чандлан хадгалах аваас та нарын төлөө бид амиараа дэнчин тавья. Яава энэ нутгийг манайханд өгөх цагт бид чамд инэрл журмыг үзүүлж үнэнч сэтгэлээр хандна гэвэ гэсэн. Энэ бурхны хүмүүсийн хандлага. Окей. Яа, Рахав чи боддоо. Яг чи сайн юм хийсэн л дээ. Би баярлж байгаа бид тэр. Гэхдээ чи бодоо. Чи бол хариу үндэстэй. Чи еврей Израиль хүн биш. Чи хариу үндэстэй. Чи еврей хүн биш. Хоёрдугаар чи янхан ойлгож байна. Янхан бурхан үнэхээр ийм гим нүгэл завхарал бурхан бол дурггүй. Тэгээ чи одоо ганц удаа бидний нууснасаа болоод бүхүүлүүдэн гэр бүлээ авруулахад за яг чамааг аврах талаар би ярилцаж болох юм аа. Яг эзэлснийхаа дараа. Ийм яриа болоогүй шүү дээ. Окей, та нар ийм яриа болцсон юм хата гэж гайхаад байсан уу сая? Хаан тийм байсан бол уншсан ч харагдахгүй хэн. Ийм яриа болоогүй байх. Харин юу гэж хэлсэн ингэж? Бүр ингэж хэлээгүй. За танаа тэр гэр бүлийнхэн хамаагүй. За тэд нар чинь хамаагүй. Тэд нар чинь ямар ч хамаагүй. Зүгээр чамааг аврах тухай л яриагээгүй. Харин бүр бид нар чамд үнэнч хандах болно гэсэн. Гэхдээ энэ авралын амлалт нь болзолтой амлалт байсан баг. Болзолгүй зүгээр л за чи тэгээд нэгэн чи сайныг үлдсэн чи бид нар амлалчлаа. Чи тэгээд мэдхгүй хаан чамаагүй явж илээ. Чи өөрөө идэж уугаал унтаж хөвдөл явж тэгжээд л бид нар хурж ирэл эзлэн тэгэл угаасаа чамааг аварчин. Санаа зовхон байхгүй гэж хэлэв. Харин болцол явсан байхгүй. Юу гэж хэлсэн ингээд туршуул дээрс Рахавд бид нээр тавиулж байгаа чиний энэ андгаанаас бид дараах нөхцөл чөлөөлөгдөн. Нөхцөл явж байна. Энэ нутагт манайхныг орж ирэх үеэр чи энэ жасуулаан уяаг бидний буулгасанд энэ цонхноос уяад эцэг их ах дүүс болон эцгийнхээ гэрийнхэн бүгдийг энэ байшинтай цуглуулад байж бай. Хин нэг нь гэрийн чинь хаалганаас гадууш гарах аваас хар толгоогоо өөрөө зустаж байгаа тул бид буруугүй. Харин гэрт чинь чамтай хамт байгаа хүнд хэн нэг нь гар хүрэх аваас тэр хүний цусны нэхэл нь бидний толгой дээр бууг. Хэрв чи энэ хэргийг задруулбал бид нараар тавиулсан энэ нандгай чинь бидэнд хамаагүй болно гэлээ гэсэн. Рахав хэлснээр тэн болог гэд өнөө хоёрыг үдэж тэдэж явж одов. Тэгээд Рахав час улаан уяаг цонхноосоо уйлаа гэж. Нөхцөлтэй, болцолтой байх. Чамайг аварна уу? Бити санаа зов гэж хэлээ. Чамайг аварна гэхдээ энэ болцол. Хоёр нөхцөл. Нэгдүгээр та нар чи гэрийнхээ бүгдийг цуглуулад улаан уяаг цонхноос унжуулах хэрэгтэй. Хоёрдугаар бидний тухай мэдээг хүнд ч бити хэлээ гэсэн. Яг л энэ хоёр чинь гарч яваад 3 хоног ууланд хонсон шүү дээ санаж байна. Энэ хугацаанд Рахав өөрчлөгдөж болно шүү дээ. Яа бодоод байсан чинь юу вэ? Нэрээ бодоод шал тэнийг юм ээж юу яаж юу энэ нөхдүүд яг амлалтаа биелүүлэх үгүй болов. Яа нөгөө Яава нэр хүчтэйгээд болсон яг цагаад хүчгүй яах юм аа. Янз бүрийн бол харин энэ хоёр маш тодорхой байсан мó. Чи итгэлээрээ чи биднийг хамгаалсан хിവэрээ биднийг ирэх хүртэл энэ явдлыг хүнд ч бит хэлээрэй гэж. Түүнд амлалт өгсөн туршуулуудын болцол бол улаан уяаг цонхоор буулгах гэсэн. Ингэж хэлээгүүл чи гэртээ нэг улаан уяаг нэг газар болон тавьчих. Хүмүүс харахгүй. Хүмүүс харахгүй тэр чухал биш. Бурхан харж байгаа. Бурхан бол зүрхийг мэддэг энэ дэр ерөөсөө яриаг. Нэгсэндээ итгэлийн тунхаг илэрхийллийн тухай ярьж байна. Тэр Бурханы хүмүүсийн үгийг сонссон зүйлд итгэж байгаагаа үйлсээр харуулж тэр улаан уяаг бол мөн гэрийнхнийхээ цуглуулж. Тэгээд энэ талаар юу ч ярихгүй байх тох. Энэ бол итгэлийн үйлс юм аа. Рахав 3 зүйлийг хийсэн байна. Израилийн Бурханы тухай сонссон байна. Итгэсэн байна. Үйлдсэн байна. Үйлдсэн байна. Амен. Өнөөдөр энэ 3 зүйлийг бас Бурхан биднээс хүсдэг. Бурханы тухай сонсож итгэх. Тэгээ Бурханы тухай сонсох, түүнд сонсон зүйлд итгэх, үйлдэх тухай ярьж байгаа. Үйлс итгэл. Үйлс бол итгэлийн үр жимс гэдэг Библиэд нь заадаг.
Зарим хүмүүс тэгж ярьдаг. Бурхан авраг бол аврын шүү дээ. Яаж би тэнэгсэн бурхан намайг аварж л таарна шүү дээ. Яг үнэндээ та үнэхээр бурханд итгэж байгаа бол таны амьдралд үүс байх ёстой. Бид үүсээр аврагдаагүй, итгэлээр аврагдсан. Харин бидний итгэл үүстэй байдаг. Та нар зөв гайхаад. Юу гэнэ сая пастор 2 дээр нэмэх 2 тэнцүү 4 4-өөс 1-ийг асуул 4 гэдэг юм гэдэг юм. 4-өөс 1-ийг асуул хэд вүлээ? 3 байх ёстой шүү дээ. Яг юу яриад байна энэ хүн? Үүс эхэнд биш. Үүс бол хойно. Бид Библи уншдаг бос учраас аврагдаагүй. Do you understand me? Бид бүтэн өдөр цуглаан дүржээд өргөл 11 өргөдөг учраас аврагдаагүй. Бид нар Есүсийн тухай бусдад ярьсан учраас бид аврагдаагүй. Окей. Бид итгэсэн учраас Библи уншдаг. Бид итгэсэн учраас өргөл 11 өргөдөг. Бид итгэсэн учраас сайн мэдээг бусдад хуваалцдаг. Итгэл байна. Хэрвээ та хэн нэг хүнд хайртай гэж хэлж байвал үүс байх ёстой. Би чамд хайртай гэдэг хүнийг мөргөж унгаагаад зохиж унгаагаад байвал яах вэ? Боож унгаагаад л. Тэгээ би яг энэ үгийг ингээд толгой холбож хэлээ бүр сурччихъя. Тэ? Мөргөж унгааж тэ юу лээ? Мөргөж унгааж боож унгааж. Тэгээд тэрийгээ та ингээд би өстө чам маш их хайртай байхгүй гэж зохиж унгаагаад байвал яах вэ? Үгүй хайр яг хайр үргэлж толгой хилдэг биш л дээ. Хайр зэмлдэг, сахилжуулдаг нүнэн. Гэхдээ хайр хүчрхийлэх сэдэлтэй байдаг. Хайр хамгаалах, аврах, өрөөх сэдэлтэй байдаг. Аварж хамгаалахын тулд заримдаа зэмлэх хэрэгтэй болдог. Хүүхдүүдтэй, хайртай хүмүүстэй. Наа чи буруу гэж хэлэх хэрэгтэй болдог. Хамгаалахын тулд. Итгэсэн Рахав би танд Израилийн тухай сонссон л доо итгэсэн. Өстой агуу юм бэлээ. Гэхдээ яг та нар өөрснөө тэгээд аргаа болоод өөрснөө ингээд баригдчихгүй шиг айтайхан яваараа гэж хэлээг байхгүй. Би итгэсэн. Тийм учраас би та нарт туслая гэж. Би итгэсэн. Амен. Тийм учраас би ярий Иесусийн тухай. Би итгэсэн. Тийм учраас би цуглаанд хамрагдъя. Би итгэсэн. Тийм учраас эзний өмнө би залбирая. Бурхны үгийг уншия. Аврал яг адилхан гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Бид нар болцолгүйгээр хайрлагдсан ч гэсэн болцолтойгоор авралыг хүлээн авдаг. Биднийг болцолгүй хайрлсан гэдэг нь биднийг яг сайн янхан эмэгтэй Рахав шиг нэгсэндээ бид нар бүгд ямар ч нүгэлтэй байсан гэсэн эзэн бидний төлөө ирсэн юм аа. Энэ бол болцолгүй хайрын тухай ярьж байна. Харин болцолтой авралын тухай ярьж байгаа юм. Бурхан ингэж хэлээгүй. Би бүх хүмүүсийг итгэсэн ч үү, итгэгээгүй ч үү тэртээ дөрөв бүгдийг би аварчнаа. Бити санаа зов. Зарим юм буруу сургаал байна. Гайд сургаалууд тэгж ярьдаг юм сургаал байна. Яг тэр ингэж ярих нь хүн бүхэнд гой сонсогддог шүү дээ. Чи сүмд явсан ч яваагүй ч Есүст итгэсэн ч итгээгүй ч тэ одоо ерөөсө хамаарахгүй чи одоо хинч байсан хамаагүй зүгээр аврагдана гэлчээр хүмүүст гой сонсогддог. Өө тийм үү ямар гой бурхан бэ? Наад бурхан чинь тест гой юм байна гэж хүн бодно гэсэн. Гэтэл болцолтой аврал. Ямар болцол тавьсан гэж хэрвээ чи итгэвэл гэсэн баг. Итгэвэл бид Есүсийг аврагчаа гэж итгэх үед гэсэн. Түүнийг үхэхстээс амьдсан гэж зүрхэндээ итгээд түүнийг эзэн гэж амаараа тунхаглах юм бол аврал ирнэ гэсэн үг амьдралд. Энэ Рахав гэдэг эмэгтэй яг адилхан зүйлийг хийсэн. Яава бурхныг агуу хүчтэй гэдгийг тэр итгэсэн. Тэгээд тэр амаараа тунхагласан юугаар тэр бол дээд тэнгэрт доод газрын бурхан мөн гэж амаараа тунхагласан юм. Тэгээд хамгийн төгсгөлт нь 22-оос 24 дээр хэлж чинь тийм үү дуршуул ирс тэндээс шууд уул руу яваад мөшгөсдгийг буцсан буцтал тэндээ 3 хоног байв. Харин мөшгөсөд өнөө хоёрыг бүхий л замаар хайсан болж олсонгүй. Тэгээд тэр хоёр уулаас бууж гол гатлаад нүүний хүү Яхошуа дээр очив. Тэд тохиолдсон бүхнээ Яхошуа тоочин яриад яаваа тэр бүх газрыг бидний гарт өгчээ. Түүгээрч барахгүй тентхийн бүх ард иргэд Израильчуудаас зүрхшэн айж байна хэмээн хэллээ гэсэн байна. Яхошуад ирсэн мэдээлэл. Дуршуул илгээс нь амжилттай болсныг энд харуулж байгаа. Яг гэвэл дуршуул очиод ямар нөхцөл байдал тэднийг хүлээж байгааг тэр ойлгосон. Тэм учраас хурж Яхошуад хэлсэн баг. Яхошуа өдөртөгчаа одоо хайх юм байхгүй. Бид нар бурхны үгийн дагуу уршаад дахиад хүчтэй явах хэрэгтэй.
Яагаад гэвэл аль хэдийн бурхан бидэнд тэр газрыг өгч тэнд байгаа хүмүүс биднээс айж байна гэдэг хэлсэн баг. Эцэст нь дүгнж хэлэхэд одоо саяны ярьсан зүйлсээ би энэ 2 дугаар бүлгийг дүгнээ та бүхэнд хэлж өгмөр. Бурхан бүхнийг зохицоор нь хардаг, төлөвлөдөг, хэрэгжүүлдэг гэдгийг бид энэ түүхээс харж байгаа. Ер нь энэ түүхийг харахад зөвхөн Израильчууд Ерихо хотыг эзэлж Бурханы амсан нутагт орох гэж байгаа тухай юм шиг бид нар харж болохын нэг талаараа гэтэл харин бид нар илүү өргөн утгаар нь харахад юуны тухай ярьж байгаа хэрэг Рахав гэдэг Бурханд итгэлээ тавьсан эмэгтэйгийн гэр бүлийг аврах Бурханы агуу ажил зориг тэнд биелсэн юм а. Бурханы хувьд хизээч хинч хитрхи жижигхэн хитрхи үн цэнэгүй хүн гэж байхгүй юм а. Бурхан хэнийгч арьс өнгөөр мэдлэг боловсролоор эсвэл чадвараар нь ялгарлахгүй юм а. Бурхан хэнийгч албан тушаал эд хөрөнгөөр нь ялгарлан гадуурхгүй юм а. Бурханы хувьд хинч хитрхи аврахад жижигхэн байна гэсэн ойлголт байхгүй. Бурхан бүх хүмүүсийг аврахыг хүсдэг. Бурхан бүх хүмүүсийн төлөө амиа өгсөн юм а. Эзэн Есүс Христ. Тэгмээс ан нөхдөө өөрийнхөө өнгөрсөнд үлдэж, өөрийгөө үн цэнэгүй гэж бүү бод. Та ямар амьдрал туулсныг би сайн мэдэхгүй. Та ямар ч амьдрал туулсан бай. Бас туулсан амьдрал чинь танд ямар ч ойлголтыг, итгэл үнэмшлийг танд төрүүлсэн бай. Тэр бүхнээ давах нэгэн итгэлийг хүлээж ав. Бурхан тантай хамт. Бурхан танаар дамжуулж өөрийнхөө ажлыг хийх болно. Бурхан таныг өргөх болно. Тэр Рахав эмэгтэй хариу үндэстэн магад хийдэг ажил нь ичүүрт нэгэн болож Бурханыг мэдж түүний агуу хүч чадалд итгэх үед аврал түүний болон түүний гэр бүл дээр ирсэн. Эзэн хэнийг ч аварна мөн хинээрч дамжуулан өөрийнхөө зорилгыг биелүүлдэг. Хэрвээ та нар санаж байгаа бол Шомрон аймгийнхныг аврахын тулд эзэн нэгэн эмэгтэйг бас адилхан олон нөхөртөө амьдрсан амьдрал нь месс гэдэг юм уу? Одоо амьдрал нь бүр ингээд хөл толгой нолтгой болцсон тийм амьдралтай байсан нэгэн эмэгтэйг эзэн бас ашиглаж өөрийнхөө авралын ажлыг хийсэн. Иохан номын 4-р бүлгээр өгүүлдэг баг. Эзэн тэр хутгийн дэрийг сууж явах үед нэгэн Шомрон эмэгтэй ирдэг. Шомрон аймгийн эмэгтэй хурж ирэх үед Есүс түүнээс ус гуйдаг баг. Яг л тухайн үед еврейчүүд Шомрон хүмүүсийг бузар гэд тэднэртэй харьцдаг байсан байхгүй. Тэгсэн Есүс харьцсан байгаа тэр эмэгтэйд. Тэр эмэгтэй бүр гайхсан баг. Яагаад гэвэл Есүс тэр эмэгтэйгээр дамжуулж тэр хотыг аврахыг хүссэн. Энэ эмэгтэй Есүстэй ярьсны дараа тэгээ Есүс хэлсэн байгаа. Чи нөхрөө аваад ир гэсэн тэр эмэгтэйгээр надад нөхөр байхгүй гэсэн. Тэгсэн Есүс юу гэж хэлсэн гэ? Тийм үнэн чамтай хамт одоо байгаа чинь чиний нөхөр биш. Өмнө чи 5 нөхөртэй байсан гэсэн. Энэ иш үзүүлэгчийн үгийг сонсоод энэ иш үзүүлгийн үгийг сонсоод энэ бурхан энэ жихэн аврагч юм байна гэж мэдээд тэгээ тэр Шомрон эмэгтэй олноос нуугдаж явж исэн бол харин олон луу гүйж очиод хотдоо ч зарлсан байдаг. Хүмүүсээ би Месая аврагчийг оллоо. Тэгээ тэр эмэгтэй үгийг сонсоод хүмүүс Есүс дээр хурж ирээд Есүст итгэсэн тухай Библи бичиж үлдээсэн байна. Анөхтөө бурхан өөрийнхөө ажлыг хинээрч дамжуулан хийх болно гэдэг үргэлж санах хэрэгтэй. Хизээч өөрийгөө би хитрхи хүчгүй юм байна. Би хитрхи мэдлэггүй юм байна. Би хитрхи жижигхэн юм байна. Эсвэл би хитрхи танил талгүй юм байна гэж бүү гол. Танил тал тэмч чухал биш. Эд хөрөнгө тэмч чухал биш. Эрх мэдэл тэмч чухал биш. Танд байгаа боловсрал тэмч чухал биш. Юутай харьцуулахад тэм чухал биш вэ гэхээр Бурханд итгэх, итгэлтэй харьцуулахад халелуя. Ингэж хэлэнгүү та нарын зарим чинь зөө энэ жил өстой сайхан сургууль сурахгүй юм байна. Мэдлэг хэрэггүй юм байна. Мөнгө ажил төрөл хийхгүй мөнгөтэй энэ төр болохгүй. Угаасаа хамаагүй гэж байна. Би өсөө тэм санаагаар хэлээгүй шүү. Би юутай харьцуулсан бilé? Итгэлтэй харьцуул. Бурханд итгэх итгэлтэй харьцуулахад энэ бүх зүйл юу ч биш гэдгийг бид нар санах хэрэгтэй. Яхошуа 2:11 дээр ингэж хэлсэн байна. Энэ бүхнийг сонсоод цөмөр зүрх алдцгааж одоо та нарын өмнө сөргөлдөөд байх хүн гарахгүй болсон. Одоо яг нөө Рахавын үг тийм үү одоо танаа бурхан Яавэ бол дээр тэнгэр доор газрын бурхан мөн юм байна. Халелуя. Бүгд хамт босцгоё.
Өнөөдөр энэ номлоос та миний ярьсан бүхнийг мартаж болно. Бүгдээ гэдэг нь ихэнхийн гэсэн санаагаар хэлж байгаа шүү. Харин яг энэ дүгнэлтийг битгий мартаар. Йохошуа номын 2 дугаар бүлгээс харахад Бурхан хинээрч дамжуулж өөрх ажлыг хийж чаддгийм байна гэдгийг харуулж байгаа. Рахав гэдэг эмэгтэйгээр дамжуулж эзэн өөрийн туршуулуудаа хамгаалсан тухай ярьж байна. Тэгээд тэр Рахав гэдэг эмэгтэйгээр дамжуулж түүний гэр бүлийг Бурхан аварсан тухай ярьж байгаа. Рахав Бурханы тухай сонссон, Бурханд итгэсэн. Тэгээд тэр Бурханы хүмүүсийн тал зогсохоор сонголтоо хийсэн юм аа. Өнөөдөр хандлагатай бид нар биеийнхээ тал зогсох юмсан. Би түрүү номлолд хэлсэн бид нар төгс бишээ. Бид нар бүгдээ л алдаа оноотой хүмүүс. Янз янзын л бидний асуудлууд бидний дунд байгаа бах. Хүн бүхэн л амьдралдаа тулж байгаа, тэмцэж байгаа, чадж байгаа, чадахгүй байгаа зөндөө юм байгаа бах. Гэхдээ бид нар хэн нэг маань үнэхээр Христ итгэсэн. Тэгээ тэр итгэл дотроос тэр итгэлээс төрж байгаа Бурханы үгийг унших, Бурханы өмнө залбирэн гуйх, Бурханы сүм чуулга нэг хэсэг байх гэсэн энэ хүсэл сэтгэлтэй байгаа хинийч талд бид нар зогсож сурах хэрэгтэй. Бид нар гим нүгэлтэд нэвлэрэхгүй мэдээж бид нар хэн нэгний тал зогсно гэдэг нь тэр хүний гим нүглийн хүлээн зөвшөөрөх гэсэн үг биш шүү дээ. Бид нар хэлж болно найзаа, ахаа, эгчээ, дүүмэн чиний хийж байгаа энэ буруу зүйлтэй би санал нийлэхгүй. Яг энэ бол Библийн зарчим дагуу биш. Гэхдээ чи би төлөөр Бүр Христ дотор нэгэн бий. Би чиний төлөө байх болно. Би чиний тал зогсох болно. Харин чи энэ нүглээсээ эргэх ёстой гэдгийг бид шаардах хэрэгтэй. Амен. Тэгээ бүгдээ эзний өмнө залбирна. Тэгэд би таныг бас залбиралт жоохон чиглүүлэг үгүй. Яг яаж залбирах хэрэгтэй вэ гэдэг. Өнөөдөр яг энэ номлолын сэдвийн дагуу та залбираар өнөөдөр уншсан. Энэ сэдв юуны тухай ярьж байгаа гэхээр эзэн хэнийгч ашиглан хинээс дамжуулж өөрх ажлыг хийнэ гэсэн. Энэ хоёр маш үндсэн, маш чухал хоёр ойлголт. Энэ маш чухал ойлголт. Нэгдүгээр бид нар юуг ойлголт явахаар эзэн минь та намайг өөрийн зорилгын төлөө ашиглаж чадах юм байна гэдэг. Нэгс бид Бурхныг алдаршуулах юм байна. Би хувь хүнийхээ хувьд Бурхныг алдаршуулах юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар надаар дамжуулж хүмүүсийг эзэн бас аврах юм байна. Сонирхолтой шүү дээ. Аврал гэхээр бид нар ингэж боддог байхгүй. За тэгэл Есүст итгэхэд хизээ нэгэн зат нэг л мөнхийн улсад очих тухай юм байлээ шүү дээ. Ер нь бол за тэгээд тэр мөнхийн улс руу явж идэл чинь зөндөө наан амьдрал гэж бас зөндөө юм туулах юм байна шүү дээ. Яг хөө тэгж тэр мөнхийн улс нь яг үхээд дөхөд ирэхээрээ тэгэл яг дахиж тэр сүм өмдөнд очиод тэгээд мөнхийн улсад нь орё. Наан нь бол завгүй юм бэлээ. Амжихгүй юм бэлээ. Энэ итгэлээс төрөхгүй бөгөөд энэ бас тийм зөв ойлголт биш юм байна. Яг тэгэхээр аврал гэдэг бол хизээ нэгэн цагт авах мөнх амийн тухай биш. Аврал гэдэг бол өдөр бүр Бурхан бидний гэр бүлийг, бидний харилцаануудыг аврах авралын тухай бас бид нар ойлгож байна. Нэгсэндээ бид нар Бурханд итгэх тусмаа бид нар Бурханы үгийн тухай амьдрах сурдаг. Бурханы үгийн тухай амьдрах тусмаа бид нар өөрсдөө харилцаануудыг өөрөх амьдралтаа гим нүглүүдээс бид нар татгалзаж, харилцаануудаа засаж, хөгжүүлж эрүүл амар тайван харилцаануудыг амьдралдаа амсаж эхэлдэг. Энэ ч гэсэн бидний зүрх сэтгэл Бурханаас өгж байгаа амар тайван бөгөөд бас нэг төрлийн аврал гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Хэмшээс ан нөхтөө. Тийм ээ бид бүгдээрээ Христ итгэсэн итгэлээр дамжуулж бид мөнх амийг авсан. Бид тэр мөнхийн уучлалыг хүлээн авсан. Тэгэхээр бүгдээрээ тэр авралыг хүлээн авсан итгэлээ үйлсээр харуулж амьдарцгаая. Тэр бүгдээрээ хоёр зүйлээр залбираа гэсэн. Нэгдүгээр эзэн минь би хувь хүний хувьд таныг алдаршуулж амьдрах юм байна гэж би итгэж байна. Хоёрдугаар надаар дамжуулж та олон хүмүүсийг гэр бүлүүдийг аварна гэж би итгэж байна гэж та залбираарай. Бүгд хамт залбирцгаая эзэн минь. Халелуя. Халелуя бидний
Бидний их эзэмэн танд баярлалаа. Их эзэм та үнэхээр биднийг хайрлсан. Таны хайранд баярлалаа. Эзэмнээ та тэр амьдралын бэрхшээл донд хүмүүсээр гадуурхагдж байсан. Магадгүй хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөж бас чадахгүй байсан. Тэр эмэгтэйгээр дамжуулж, Рахав гэдэг эмэгтэйгээр дамжуулж, та өөрийнхөө агуу ажлыг хийсэнд танд баярлалаа эзэм. Эзэмэн та хинээрч дамжуулж та өөрийнхөө ажлыг хийж чадна. Эзэмэн энд байгаа бидний дунд өнөөдөр энэ номлыг сонсож байгаа, онлайнаар сонсож байгаа тэр хүмүүсийн дотор бидний хинч танаар ашиглах хитрхи өчүүхэн биш үлээ. Харин эзэмэн та биднийг өөрийнхөө зорилгонд ашиглаж, өөрийнхөө зорилгыг биднээр дамжуулж биелүүлэх учраас танд баярлалаа. Энд байгаа хүн бүхнээр дамжуулж, энэ номлыг сонсож байгаа хүн бүхнээр дамжуулж та өөрөө алдаршуулна. Эзэмэн танд баярлалаа. Та бас биднээр дамжуулж та бусд хүмүүсийг хүртэл аврах учраас танд баярлалаа. Эзэмэн та Рахаваар дамжуулж өөрийн туршуулуудыг хамгаалж өөрийн Израильчуудад тэр ялалтыг өгсөн. Та Рахаваар дамжуулж түүний гэр бүл хайртай хүмүүсийн та аварсан. Эзэн бурхан минь танд баярлалаа. Бүх алдрыг танд өргөж Есүсийн нэрээр залбирч танд талархаж байна. Эзэмэн та алдарших болтугай. Бүгдээ хамтдаа ерөөлийн залбирлыг хүлээж авахгүй. Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэгхүү ариун сүнсийн нэрээр ерөөн залбирлаа. Амен. Халелуя. Амен. Эзэн та бүхний ерөөх болтугай. Бүгдээ хажууд байгаа хүндээ хандж хэлээрэй. Их чухал үг шүү. Хизээч өөрийгөө дорд бүүзээ. Харин даруй бай. Бурхан танаар дамжуулж өөрийгөө алдаршуулна. Бурханы алдрын төлөө амьдрцгаагаарай. Бурханыг алдаршуулаарай. Амен. Хэрвээ та ангуудаа ирсэн бол уртлыг нэн дээр сунуу гэж таныг үрж байна. Баярлалаа. Эзэн та бүхний ерөөх болтугай.